За бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө чимээгët цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгët цагийн сэдэв сорилтын шалтгаан гэсэн сэдэв байна. За бүгдээрээ хамтдаа залбираад өнөөдрийнхөө чимээгët цагийг эхлүүлье. Аава бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгэд өнөөдрийн чимээгët цагаар дамжуулан таны үг бидэнтэй ярих болтугай гэж залбирч байна. Амен. Ихэнх Христэд итгэгч нар томоохон сорилттой тулгархаас өмнө Ром 5-ын 3-аас 4-ийн талаар сайн мэддэг бөгөөд хэцүү нөхцөл байдал ирэх үед амархан чадчих юм шиг итгэдэг. Тэгээд юм өөрчлөгдөн хайртай нэгнээ алдах юм уу? Эсвэл гэрлэлт нь бэрхшээл тулгарах, эсвэл эмчээс муу мэдээ сонсох гэх мэт асуудал гарч ирдэг. Ийм үед бид ихэвчлэн өөрсдийнхөө дэндүү сул дорой болохоо ойлгож ухаардаг. Тэгээд зарим нь хэцүү нөхцөл байдалд ордог. Яг ийм үед бидэнд сонголт ирдэг. Итгэлээ орхих уу, эсвэл зогтох уу гэсэн сонголт гарч ирдэг. Гэвч асуудал маань Бурханы хүслийн дагуу байсныг ойлгон хүлээн зөвшөөрдөг. Бид төвчээртэй байх ёстой. Бидний толгойн үсний ширхэг бүрийг мэддэг Бурхан ямар ч үед биднийг халамжлан хангалттай санаа тавьдаг гэдэгт итгэх ёстой. Мөн бид үүнийг өглөө бүр өөртөө сануулдаг байх хэрэгтэй юм аа. Бид өдөр бүр сорилттой тулгарснаар хүнд хэцүү үеийг даван туулах чадвар маань хөгждөг. Библиэд төвчээртэй байхыг бидэнд байнга сануулдаг. Паул бидэнд хэлэхдээ зовлон зүдгүүрээс үүдэлтэй төвчээр нь бидний зан чанарыг бий болгодог гэдгээ. Бид зовлон зүдгүүртээ нүүр тулж түүнийг даван туулснаар улам илүү хүчрхэг хүмүүс болно. Бид бат бэх итгэлийг хөгжүүлснээр өөрсдийн хүч чадлын хэмжээгээ мэднэ. Зовлон туулсан хүмүүс бусдын нөлөөнд амархан автдаггүй юм аа. Учир нь тэд зовлон донд твцсэн тул хэцүү асуудал бэрхшээл донд тэмцэл болон уруу таталтыг даван туулж чадна. Энэ бол бидний хүн нэг бүрийн амьдралын шуургыг даван туулахдаа авдаг нандин бэлэг юм аа. Эцэст нь зан чанар нь найдварыг төрүүлдэг болохыг бидэнд хэлдэг. Бурхан биднийг харж байгаа гэдгийг мэддэг учраас бид ирээдүйдээ болон өдөр бүр найдвар дүүрэн байдаг. Энэ найдвар нь урам хугалахгүй гэж Паул хэлсэн байдаг. Бидний бүх зовлон зүдгүүр эцсийн эцэст бидэнд өдөр бүр Есүст итгэж найдахыг сануулдаг. За үргэлжлүүлээд Еврей 13-ын 6 дугаар ишлэл. Тиймд бид зоригтойгоор эзэн миний туслагч би айхгүй хэн надад юу хийж чадах вэ гэдэг. Дуулал 23-ын 4. Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч хор муугаас би үл айн. Та надтай хамт агаад тайвшрал минь таны саваа таны таяг билээ. Ром 5-ын 3-аас 4-р ишлэл. Түгээрч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь төвчээр нь батчлал нь найдварыг төрүүлдгийг мэднэ гэсэн байна. Амен. Тэгээд өнөөдрийн чимээгët цагийн үг та бүхнийг босгон байгуулах болтугай. Тэгээд Бурхан та бүхнийг ивэг